шинж мартагдана 2 дугаар хэсэг. Хязгаарын цэрэг Монгол Ардын хувьсгалт цэрэгтэй хамтарч Аспан Гаминданы эсрэг хийсэн байлдаан. Байтгууд уул маань зүгээр манай ахмад ярих бол байдаг гэсэн үг нас үдэлтэй байж байгаа. Одоо юм бүхэн байдаг, дутуу байхгүй. Тэр үг маань ингээд ярианы олон жилийн яриагаар бол байдаг бол үлдчихсэн. Энэхүү байлдааны ажиллагаа бол одоо хамрах хүрээгээр нь авч үзвэл өнөөгийн Монгол улсын Баян Улгийн аймгийн Даянгын Цэстав гэж байдаг юм. Даянгын Цэставаас Баян Улгийн аймаг, Ховд аймаг, Говьлтай аймаг, Баян Хонгор аймгийн зах залгаа нутаг нийт 4 аймгийг нутаг дэвсгэрийг хамарсан 1200 гаруй км нутаг дэвсгэрт болсон. Өргөнөөр нь авч үзвэл одоо өнөөгийн Хөлийн чавгамаас Ховд аймгийн Зэрэг сум хүртэл 250 орчим км нутаг дэвсгэрийг хамарч байгаа юм. Хятадын Шинжаан мужийн дотоодод 1940-од оноос эхлэн өрнөсөн тусгаар тогтнолын хөдөлгөөн эдвэгчсэний улмаас Гаминданы тал тэдгэр босгогчдын эсрэг цэрэг зэвсгийн хүч хэрэглэснээр манай улсын баруун хил хурцдмал байдал орсон юм. Энэ нь Шинжаан мужид гарсан дайн хөл хөдөлгөөнөөс дайдсан хасаг урянхай торгууд ард иргэд олноороо дөрвөн богд найрамдах Монгол ард улсын хилийг зөрчин орж ирсэнтэй холбоотой. Мөн Аспан манай улстай байгуулсан найрамдалт хамтын ажиллагаанаас урван Гаминданы талд орсноор хэлийн цагийн байдлыг улам хүндрүүлсэн байна. Хятадын цэргийн эрхтнүүд үйл явдлын өрнөлийг ашиглан Аспаны талынхныг богд найрамдах Монгол ард улсын хилийг зөрчин дээрэм тануул хийхэд нь улам бүр өөгшүүлэн төрхирч зэр зэвсэг хоол хүнсээр хангах болжээ. Энэ нь Хятадын зүгээс байтаг богд уулын ойр орчмын газар нутгийг өөрийн эзэмшлийн газар гэж үзэж байсантай холбоотой байлаа. Шинжаан мужид дахь дайн байлдаан Өөмийн самуунаас дайжин манай улсын баруун хилээр дөрвөн орж иргэсдийг богд найрамдах Монгол ард улсын засгийн газар хүлээн авч газар нутаг олгох шийдвэрийг орон нутгийн захиргаадад өгч байжээ. Гэвч Хятадын цэргийн анги салбарууд тэдгэр дөрвөсдийг мөрдөн хөөж цохих, буцаан авах нэрээр богд найрамдах Монгол ард улсын нутаг дэвсгэрт цөмрөн орж дөрвөсдийг нисэг онгоцоор бөмбөгдөн зэвсэгт өдөн хатгалгыг үйлдэж байлаа. Сүүлийн үед 90-ад он гарсаар одоо энэ баруун хил хязгаарт болсон үйл явдлын талаар Өөмийн савн бослого тэмцлэгийн талаар маш олон судалгааны бүтээл номууд гарч байна. Архивын материалууд бас ил болж байна. Үүнтэй холбоотойгоор ташрамд хэлэх тул энэ баруун хилийн үйл явдалтай энэ 30-аас 40-од оны үйл явдлыг одоо нийн үгүй одоо элен далангуу төв хүчлэгт оруулахын тулд энэ тагнуулын одоо архивын материалуудыг ил болгох зайлшгүй шаардлагатай байна. Энэ баримтууд одоо хүртэл одоо улсын нууц, төрийн нууц гэдгээр англиас одоо гараагүй байна. Уг нь тэр төрийн нууцын тухай болон улсын нууцын тухай хуулиар бол ер нь 20 жил болоод энэ бичиг баримтууд бол ил болох хэвээр. Гэвч одоо 70-80 жил болж байна энэ үйл явдал өнгөрөөд. Тэгээрийг одоо мөн гадаадд байгаа баримтуудыг ил болгох шаардлагатай байна. 1944 оны 2 дугаар сарын байдлаар манай хилийн цаана 30-аад км-т давсан түн хэмээх газарт морин хороо цэрэг, 40 км-т булган, Чингэл голын болох цагаан түнгид 2000 гаруй цэрэг, Чингэл хошууны төвд 1500 орчим цэргийн хүчийг шинээр татан авчирсан байна. Гэтэл манай талын хилд Ховдын отряд, Алтан тусгай комендатур, түүний харьяа хилийн суман заставууд л үүрэг гүйцэтгэж байжээ. Мөн хилээс зайдуу байралтай Ховдын 4-р морь торооноос өөр хил хамгаалалт, халхалтын зөвлөлтөд цэргийн анги салбар байсангүй. Баруун хил дээр болсон зэвсэг тулгуурлалтанд бол Монгол Ардын хувьсгал цэргийн ангиудаас Ховд дахь 4-р морь тороо, за 6-р морин баригад 25-р морь тороо гэсэн ангиуд үүрэг гүйцэтгсэн. Мөн эдгээр ангиудаас гадна 9-р морь тороо, Завхны 11-р морь тороо, Аранга 12-р морь тороо гэсэн хороодын сургуулийн сумгууд бол бас мөн үүрэг гүйцэтгэж оролцсон байдаг. Үеийн чин улаан үзүүр гэдэг газар үеийн чин гэдэг жижигхэн гол байсан. Эрүүе сомч байсан уу юу мэдэхгүй нэр. Үеийн чин улаан үзүүр гэдэг нэг шахуулан бол тэр болын яг ингэр хормойд очиад
бүх ангийн нэгтлэлээрээ баярлсан. Баярлахдаа яг бүгдээрээ газар дээр баярлсан. Землэг хватал. Тэндээс л бид захих үргэн үйлчлэж ихэрнийхэн даалгаврыг л илүүлэх хэлсэн байгаа юм л да. Номын багшуулаас тэр ажилтны үрг давхар гүйцэтгэж байсан. 1947 оны 4-р сарын 21-нд Байтаг богдуулын хужиртын аманд дайсны хүч нэмэгдүүлсэн сумын цэрэг байрлсныг Никитийн удирдсан тагнуулын бүлэг илрүүлжээ. Маршал Чарлсон армийн комиссар Цэдэн Балнаар 1947 оны 5-р сарын 29-нд цэргийн явдлын яам, дотоод явдлын яам, хязгаарын цэргийн удирдлагуудаа уулзаад баруун хилд болж байгаа үйл явдалтай холбогдуулан шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрийг 1726 тоот шифрээр маш нууц ангилалтайгаар ховдын отрядын тагнуулын тасгийн дарга дэд турандаа Цэдэн дорж сургагч Бичгэв нарт илгээсэн байна. Тэр шаардлагад манай нутагт суурьшсан Хятадын цэргийн ангийг устгах ажиллагааг удирдуулахаар хошууч генерал Шагдарживыг томилов. Хятадын цэргийн салбар ангийн даргад өгөх тулгын шаардах бичгийг эндээс онгоцоор явуулна. Бичгийн утга нь Хятадын цэргийг тус улсын нутгаас 48 цагийн дотор гарахыг шаардах. Хэрв шаардлага биелүүлэхгүй бол зэвсэгт хүч хэрэглэхийг дурдсан байна. Мөн түүнчлэн тулгын шаардах бичгийг 6-р сарын 2-ны өдөр Хятадын цэргийн анги салбар ангийн даргад заавал хүргэх, бичиг хүргэх найдвартай бөгөөд Хятад хасаг ил сайн мэдэх 2 ардыг булган сумаас олж бэлтгэх. Цэргийн алба хаагчдыг явуулж болохгүй. Бичиг хүргэгч 2 ардыг офицераар удирдуулсан, хүч нэмэгдүүлсэн хил хамгаалагчдын группээр хамгаалуулан Хятадын цэргийн салбар анги байрлсан газарт очуулах. Бичиг хүлээлгэн өгсөн байдлыг яаралтай илтгэхийг дурдсан байжээ. Энэ үргийн ёсоор бичиг хүргүүлэхээр Ховд аймгийн булган сумын харьяат, маршрут, нууц, Хятад хасаг ил сайн мэдэх Бадам, Чулуунда нарыг тагнуулын группийн дарга гэрэл чулуун сонгон авч тэдэнд гүйцэтгэх үүрэг зорилгыг танилцуулжээ. Гэрэл чулуунахад хоёр бол хөдөөгээд байжсэн. Тэгээд хоёр цэрэг Бадам хоёрыг одоо очихдоо цэргийн дарга дэвчгүй авсгийн толгой дээр уулзуулдаг. Бадмын аваа оцсон. Тэгээд одоо гэрэл чулуунахад таасар хоёр чинь тэгээд нэхэд ваасар болоо гэсэн. Хоёр хөдөөгээд тэгээд шүн уусан тэгээ буцаад. Тэгээд дараад нь болцоо болоод баймаад тэдэнд дотсон. Тэгээд тэдэнд дотсон. Тэгээд Бадмыг тэнд төмрөөр халуун төмрөөр хаяараад тэгээд зүрхийн одоо авч суулжаад тамал тэгээд адуулсан. Бадам гэдэг миний авах гэлтэй. Бадам Баатар гэдэг. Миний авах маань хав энэ. Тэгээд тэн толгойн шаардах бичиг очиж байгаа. Өгчөөчөө тэгээд тэн ах маань тэн хараарсан. Ийм учраас. Хятадын цэргийн салбар анги манай тулгын шаардах бичиг заасан хугацаанд хилээс гарахгүй бол цэргийн цохил төхөөр 1947 оны 6-р сарын 1-ний өдөр Уушхийн усанд хошууч генерал Шагдарживаар удирдуулсан цэргийн хүчин байлдаанд бэлэн байсан байна. Тулгын шаардах бичгийн хугацаа нэгэнт өнгөрсөн тул Байтаг дахь манай цэргийн командлаас хил зөрчин ирсэн дайсныг улсынхаа хилээс зэвсэг цэргийн хүчээр хөөн зайлуулахаар шийдвэрлэж уг байлдааны ажиллагааг 1947 оны 6-р сарын 5-ны өглөө явуулахаар төлөвлөсөн байна. Ингээд давших байлдааны ажиллагаа эхэлжээ. Байтаг богдуулын районд 1947 оны 6-р сарын 5-нд болсон дээрх байлдааны ажиллагаа нь тактикийн хувьд төдийгүй удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа, сахилга хариуцлагын талаар ихээхэн дутагдaltaй байжээ. Тухайлбал давшилтыг эхлүүлэх ил-16, По-2 нийт 6 сөнөгч онгоцоор дайсны байрлалыг өглөөний 6 цаг 40 минутад бөмбөгдөж довтлсон боловч Цэрэнживийн удирдсан батальон дайсны байралд хүрч чадаагүй хожимдсан тул цэргийн явган ба морин давшилт эхэлж чадаагүй байна. Генерал Шагдаржив дээрх байлдааны үр дүнгийн талаар төвд мэдээлж 6-р сарын 7-ны шөнө дахин давшилт хийхээр шийдвэрлэжээ. Тэрээр хошууч Цэрэнживийн батальоны галт хэрэгсэл, унлагыг сэлбэн Алтан отрядын сумгаар хүч нэмэгдүүлэн
долооны шөнө хужиртын голын дунд хэсгийн нэргэн өндөрлөгийг эзлэн авч маргааш нь байлдааны ажиллагааг эхлүүлсэн байна. 37 оны 6 сарын 21-нд Осооны шилдэг 22 баатар Булангодоор орж ирээд Буланд 1-р багийн даргын лунтсэн хэсгийн слөө Чангаруу гэдэг офицерыг барьж явуулчихлаа гэдэг ийм мэдээ ирсэн. Тэгсэн чинь манайчдаа П2 гэдэг онгоцтой нэг 4-5 машинтай байсан. Тэгээ шөнө өглөө өвөрөөс төргөө аваад явсан. Тэгээ 2 онгоц нэсээд хаа явж байгааг нь тагнахаар бидний байшгаар явж байсан. Тэгээд нэг онгоц ирээд мэрэгэн харын зүүн хэсэгт явж байна. 22-д явж байна. Тэр Чангаруу гэдэг одоо төдөө морин дээр 2 гарын ард нь хөлтөн хөтлөөд явж байна. Тэгээ онгоцоор одоо хөдөлмөрлөд тараагаад тэгээ мэрэгэн уулзруу зугатаачлаа гэдэг юм мэдээсэн. Тэгээ бидний мэрэгэн уулын урдлаас нь Шатавандар цэвүүд гэдэг үнтэй 20 хэдэн зэрэг мэрэгэн уулын урдлаас нь яасан зүүн хойдлоос нь Нэхэт баатартай улсууд яасан араас нь гэрэлцэл онгод группийн дарга яасан нэг мундаг хэлтэн хүн байсан 30 дарцаа ингээ мэрэгэн харыг бүслээд авсан. Тэгээ мэрэгэн хард уулзаар тэгээд савглууд гэдэг Ахмад тэнд 2 удаа бод эхлээд өөрөө шархацсан. Тэгээд шархатаад одоо боцоо хээрийн шатавруу аваач ихтэй эдэнтэй нэгийг өчөөд тоосуудад явна гэдэг. Тэгээд хаашаа байцгаад тэгээд өөрөө мэрэгэн ард ууланд буудууд нас орсон. Группийн нэг ард тэнд буудууд нас орсон. Тэгээд 22 хасгийн дээр бичсэн 13-ын устгаас 9-ийн орой бараг 9 цаг болж байгаад хэллүү дугтаалгацсан. Тэгээд ихэнх нь бол шарахтай байсан гэж байгаа. 1947 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Гаминдааны 300-аад цэрэг хужиртын заставыг чиглэн давшиж ирэх үед отрядын дарга дэд турандаа зонров хошууч далхчив нарын 16 хүн хужиртын заставт ирж дайсантай тулгарн байлджээ. За та бүхэн Монгол улсын баруун хязгаар Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрдэх за Байдаг бүгд уулын Бүдүү харгаатын эхэнд ирсэн байна. 1948 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Алтан отрядын дамжгийн 2 дугаар сумгийн дарга Мадригаас үүрэг авч заставын хөлийн манаанд улс төрийн орлогч, ахлах дэслэгч хаян хэрваагаар удирдуулан гарсан Геван, Тэгшээ, Даваадорж, Дандар хайдав, Архад, Баян, Гончиг зэвг, Чойжин, Бэлжээ нарын бүрэлдэхүүнтэй манаа Бүдүүн харгаат голын хавцлын аман дахь постод үүр гүйцэтгэж байлаа. 7 сарын 8-ны үүрээр за Бүдүүн харгаат голын ихээр за Гаминдааны 120 орчим одоо цэрэг Монгол улсын хөлийг нэвтэрч тухайн үед одоо энд үүрэг постнэр үүр гүйцэж байсан 10 хилчнийг одоо баривчлах, олзлож авах, за мөн тэр постыг устгах, за 22 алагдсан одоо баатрийн өшөөг авах ийм зорилготойгоор орж ирсэн байгаа. Дайсныг голын хавцал уруудан 400 метрт ойртон хүчээ задлж давшилтанд орох үеэр хаян хэрваа эцсээ хүртэл тулдна амьд баригдж болохгүй. Чойжин, Баян, Гончиг зэвэг нарыг ухтах өндөрлөгт Тасгийн дарга Геван, хөнгөн булмачин Наваадчиг Тэгшээ, туслах Наваадчиг Даваадорж нарыг хойд өндөрлөгт гарч байлгаж хуваарлаад өөрөө Дандар хайдавтай дундх онин дээр үлдэж Бэлжээд Тэгшээгийн хүрэн халдсан мөрийг унуулан 30 км-т орших сум руугаан холбоо бариулахаар явуулжээ. За тэр үеийн дайснууд бол
4 миномоттой, за хүнд хөнгөн 10 орчим одоо пилмоттой, за Америк винтовоор зэвсгэлсэн, за гранатаар бууддаг 2 одоо винтовтой ийм зэвсгэлтэйгээр манай 10 хилчдийн эсрэг одоо орж ирсэн. Тэгээд энэ харагдаж байгаа урт хөндөрлөг дээр чоожин, гончиг зэвэг, баян нарыг одоо томилсон. За өөрөө дундх одоо энэ дээр дандар хайдвартай хамт байрлсан байгаа. За бид бүгдийн зогсож байгаа энэ хойд өндөрлөг дээр геван тэгшээ даваад ирж хурыг одоо томилсон. За ингээд дайснууд 400 м газар ойртож ирэхэд за ширүүн тулдаан одоо эхэлсэн. Дайснууд миномотын болон пилмотын галаар одоо манай хилчтэйг нэлээд ширүүн одоо дайрч шуурган галаар довтолж эхэлсэн байгаа. За эхний миномотын галд урд хөндөрлөг дээр үүрэг үүсчихсэн баян одоо алагдсан. За мөн одоо бас мордөө барьж исэн архад бас алагдсан байгаа. За ингээд байлдааны явцад дандар хайдаа одоо бас шархагдсан. Ингээд хаян хэрва дарга тушаалөгч дандар хайдыг одоо хойшоо буцгсан байгаа. Ингээд буцах явцад дайсны бүсэлтэнд орсон дандар хайдаг бол амьдаараа дайсанд баригдахгүй тулд өөрийгөө одоо буудаж нас орсон байгаа. За тулдаан бол маш ширүү явагдсан. За ингээд 2 цаг орчим бол энэхүү тулдаан үргэлжилсэн. За тулдааны үеэр Даваадэрж Баатар маань Геван тэгшээгийн хамт энэхүү өндөрлөг дээр эцсийн сумаа дуустал байлдаж Даваадэрж одоо пилмото дайсанд одоо олзуулахгүй тулд хад зөхөс савж одоо эвдсэн. Мөн одоо эвлэлийн баталгаан чулуун хадан дор нууж одоо үлдээсэн. Ингээд элгэн дороо одоо чулуу тавьж агаад гуруулаа одоо хойшоо харж граната дэсэлсэн. Ингэж одоо тэр 3 баатар маань амь өргөцсөн юм аа. Хилчид маань байрал муутай газраас тулдаж хоригдсон ч дайсантай баатарлагаар тулдаж амь насаан алджээ. Энэхүү түүхэн газар бол Монгол улсын баруун хязгаар Булган сумын нутагт байрлах Байтуг богдын дэргэдэгт Бүдүү аргатын голын ихэнд энэхүү одоо тулралт маань болсон байгаа. Нэнатта сумас 12 хүн сумачаад тэмээ. Тэгээд энд ангид дээр хурц уулгачгаад 2 хүн тамамал анавч уцаад 10 хүн цаашаа наа. Тэр готамтны лээтгэн тасгалтанд орчихсон. Сүүлд нь онгоцоор амьддаг зайсанаа Лүндэг дамбал овсон дамбаа гэдэг жалаач нартай. Талаа тавтархан онгоцороод энд байрлаж. Эд нөөш дөрөч. Байрлаж тэндээс бэмбэгдээд тэгээд цэргүүд тавшаа. Хоёроо дамндаг дээр туулаад. Тэгээд бас манахас гөрчи саахан аавын күэжэнэ 48 оны 4 сард энэ хамгийн сүүлд 4 сард Гаминдааны одоо 150 дээрэмчид Монгол улсын хил зэрэгт орж ирэх гэж байна гэсэн мэдээ хураагдлаа гэд Отродын улс төрийн ордог Дамб гэдэг хүн застав дээр ирлээ. Ингээд Дамб ирээд одоо хил хамгаалтыг шангатгана гэд хил хамгаалт дээр хурч ирээд 8 цэрэг аваад заставын даргаыг аваад өөрөө яваад ингээ харуулаа хил дээр Бүдүү харгайтын цаад одоо бүр тэр нуруунд дээр хил дээр гарлаа. Хил дээр үүрээр гараад тэгээд байж исэн удаагүй ер нь тэгсэн чинь гинтгэл одоо яагаад тэг хаагуурд бүсэс дээрэмчд бүрэн одоо тойроо бүслээд авчихсан байна гэж
ингэж мэдэгдлээ, мэдээ гарлаа. Тэгээ өнөөдөөс чинь одоо яаж гарах вэ гэхээр ямар ч одоо дайрч гарна гэдэг юм болоод. Тэгээ мортойгоо одоо бидэхэд дайрлаа. Дайраад нэг юм сайхан көлдийг гатлаад нэг хадан дээр буугаад эргээд одоо буудалцахгүй юу? Эргээд буудалцахын тэр хооронд одоо нэг цэрэг шахагдсан, нэг овцоор одоо алагдсан. Тэгээ тэнд буугаад эргээд одоо буудах гэж чинь дайч нь араас гөөгөөд ороод ирлээ. Тэгэхээр би ногоон гарнаад хоёрыг тэслээд тэндээ тэгээ буцаагаад тэгээ байлдан тэнд эхэллээ. Тэр өдөржингөө одоо байлдаад жанхар гэж нэг зэрэг өдөр нэг магазинтэй хөнгө болмооттой бентавтай тэгээ тэн дээр буудалцаад байсан. Тэгээ тэндээ буудаад байсан чинь дээрэмчдий чинь одоо ер нь одоо цааш нь хүчин эргүүлсэнгөө буцаагаад үдээс хойш оройхон болж ирсэн нэг 2 3 морт юм тэр урдуур араарах санаатай ингээд дайрд юм бэ. Тэгэхээр би нэгийг ингээ шагааж ягаад буудацсан, нэг нь нам унтсан чинь нэг нь буцаад зогтаацаа буцаад цааш явчихлаа. Тэгээд буудалцаад байсан. Тэгээ ерөөсө үдээс хойш харанхуйч болд юм байна. Бууд сумчиг одоо яала дан төр зогслоо. Маргааш өглөө нь одоо гэгээ гаргахадаа тэгсэн гаминаны дээрэмчид ерөөсө бүгд буцаад цаашаага зогтаагаад хонин өснө говоор гатаад явчихжээ. За тэгээ ингээ байж исэн чинь араас холбоо ирээд кэдийн цэргийн өдөд газараа шалгалт хөрч ирлээ тэн дээр. Шалгалт хөрч ирээд өжөө яваад байсан. За та нар одоо гаминаны дээрэмчдийн одоо 80 гаруй хүнийг энэ газар дээр нутгсан байна. 100-аад морийг одоо устгасан байна. Ийм одоо арга хэмжээ аваад тэгээ гаминаны дээрэмчид гүшин хөрөлцөхгүй болоо буцаад одоо хонь өснийхаа говоор гараад зутаага явжээ. Хэлийн чанд болон орон нутаг дахь тагнуулын үйл ажиллагаа. Одоо энэ тагнуулын байгууллага одоо улс орны тусгаарлалтанд аюул байдлыг эсхэн хамгаалагч хэлээр тагнуулын томоохон операцуудыг бол их олныг зохиосон байдаг. Энийн нэг томоохон арга хэмжээ нь бол одоо энэ Шинжээр нутагт зохиосон тагнуулын арга хэмжээ байхгүй. 1930-ад энэ бол 1930-ад оны ихэнх үеэс эхлээд 1947 онд ер нь бол 40-ад оны төгсгөл үеийг хүртэл үргэлжилсэн юм. Бараг 20 шахамжил үргэлжилсэн урт тагнуулын арга хэмжээ байх. Ер нь бол одоо энэ дайн байлдааныг амжилтлаа явуулахын их үндс үүсвэр нь бол урьдчилан тагнуулын мэдээ, тагнуулчдын цуглуулсан мэдээ материал дээр үндэслэж одоо аливаа энэ дайн байлдаанд ер нь амжилттай оролцох үндэс нь болдог. 20 дугаар зууны Монгол улсын түүхэн дэх баруун хязгаарт өрнөсөн байлдааны үйл явдалд тагнуулын байгууллага болон ард иргэдийн үүрэг оролцоо их байсан. Баруун хилийн байлдааны талаарх архивын баримтуудаас харахад босогчдын тэмцэл хөдөлгөөнд дэмжлэг үзүүлэх, Аспантай холбоо тогтооход улсын аюулаас хамгаалах байгууллага, түүний харьяа ховд болон булган суман дахь тагнуулын групп, хязгаар нутгийн ард иргэдийн эдвэхтэй оролцоо, дайчин шуурхай ажиллагаа энэ хүлэрэгт чухал хувь нэмэр оруулсан байна. 48 онд 16 наснда дайшилгаанд хасаг Монголын дайна одоо нуус тагнуулд гэрэл чулуун даргын тушаалаар явж амар заяан хасаг толгойд үргэлдэг 2 хүн дагалдан болж явж 10 сараас 11 саран эхэр тэр одоо хасгийн юунд явж яагаад амар заяан хасаг толгойд бүр 2 надыг орхичгаад чивэ ажиг яваад эргээ хүрээд ирнэгээд яваад явсан улсад эргэж ирэхгүй. Тэгээд эдэршэн дэрбэн болоод клэгээд ядаад байхгүй. Дахиад эргээд нааш нэрж одоо нааш зүглээд явж ясан чинь замд 3 мөртө 3 буута хасагтаа харалдаад хавцал замд тэр хасгуудаас одоо хаашин шгардаг зам байхгүй. Тэгээд баригдаад хасгийн гэрт 5 сар хасагт баривчлагдаад тэмэр тушаатай байж ялаа. Дотоод явдлын яамны тагнуулын байгууллагаас Аспаны Гаминданы талд уран орсны дараа тэдний эсрэг цөөнгүй арга хэмжээг зохион явуулжээ. Тухайлбал Аспаны хүрээлэл тагнуул суурьшуулан улмаар түүний зэвсэгт зарим бүлгүүдийг бутраган сарниулах, Аспан Гаминданы цэргийн үйл ажиллагаанд байнга хяналт тавих, суурин тагнуулчдыг байршуулах,
Тэдгээр зэвсгэлсэн бүлгүүдэд цохилт өгч устгах зэрэг зорилт тавин ажиллах болжээ. Шинжаанд зөвлөлтөй оролцоотой байгуулагдсан шин шид цан засгийн газар гэж байсан. Тэгээ энэ засгийн газар болохоор 43 оноос эхлээд Гоминдааны талтай илэрхий хамтарч ажиллах болсон. Тэгээд энэтэй холбоотойгоор зөвлөлтийн тагнуулын байгууллага, Монголын тагнуулын байгууллага хамтарч томоохон операцийг хэрэгжүүлсэн байна. Гадаадын гэсэн үг тийм. Тэгээ гадаад тагнуулын арга хэмжээ. Иргэдээ 30-од оны их үед бол дотоод сөрөг тагнуулын арга хэмжээ гэж нэрлэдэг. Сөрөг тагнуулын арга хэмжээ бол их идэвхтэй явж байсан. Харин 1940 он гарсан гадаад тагнуулын арга хэмжээ идэвхтэй явуулах болсон. Аюулын санал байгууллагад одоо Османы яг хойно талаас нь ямар хүн байсан бэ гэдэг талаар цуглуулсан мэдээлэлээс харахад хасаг үндэсний эрх ашиг гэхээсээ илүүтэй бас нэг хувийн эрх ашгийг дээгүүр тавиадсан тийм юм харагддгийг. Одоо Османы талаар ирүүлжсэн нэг мэдээлэлээс үцгэд одоо Осман ер нь бол өөрөө жирийн малчин айлын хүүхэд яг сурвалжт гаралтай биш. Тэгээд одоо тэрний одоо хувийн талаар хэрхэн баяцсан талаар ирүүлсэн мэдээ байна л да. Тагнуулын байгууллага цуглуулсан. Тэгэхэд одоо яг 40-од оны дунд үе гэхэд л Османы хувийн эд хөрөнгийг ингээд үзэхэд бараг 20 гаруй мянган ширхэг толгой малтай бод нийлсэн. Ингэж баяцсан байна. Богд найрамдах Монгол Ард улсын баруун хил талдсан Гаминдан Аспаныхны зэвсэг талдлага нь дараах хэдэн зорилгыг агуулж байлаа. Үүнд нэгдүгээрт Шинжаан мужид өрнсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцсон босогчид Гаминданы цэргийн цохилтоос зүхтан Богд найрамдах Монгол Ард улсын баруун хязгаарын байтаг автгийн уулнуудаар бүгэн тэнд оршин суугч ард иргэдийн мал хөрөнгийг цөлмөн дээрэмдэх болсон. Тэдгээр босогчдыг Гаминданыхан мөрдөн хөөж устгах нэрээр Богд найрамдах Монгол Ард улсын хил хязгаарыг агаараар болон газраар зөрчин улсын хилийн аюулгүй байдлыг алдагдуулж байлаа. Хоёрдугаарт Гаминданыхан байтаг богд орчмын нутаг дэвсгэрт цэргийн анги салбар хилийн пост манагаан суурьшуулж манай газар нутгийг өөрийн болгож авахыг санаархаж байжээ. Харин Аспаны зэвсэгт бүлэглэлүүд нь баруун хил хязгаарын ард иргэдийн мал хөрөнг, сумын хоршоо дэлгүүрийг цөлмөн дээрэмдэх, хилийн застав харуул манааг хүч хэрэглэн устгах зорилгыг агуулж байсан юм. Баруун хязгаарт олон жил үргэлжилсэн Гаминданы цэргийн түрэмгийлэл, Аспаны зэвсэг дээрэмчдийн эсрэг тагнуулын байгууллагын олон зуун гүйцэтгэх ажилтан, сайн дурын группийн гишүүд хүнд хэцүү бэрх нөхцөлд амь насаа үл хайрлан ил дал даргаар тэмцсэний үр дүнд баруун хилийн байдал тогтворчход чухал хувь нэмэр оруулсан байна. Түүхэндээ хамгийн олон тулгаралт болж байсан газар бол Монголын баруун хил. Ховдын уянт сумдах хилийн тэг 130 дугаар анги бахархах түүхээр баялаг анги. Хүүхэд байхаасаа сурах бичгээс уншиж байсан үлгэр домог мэт баатарлаг тулдааны дайчид чухам эндэл тулдж явсан түүхтэй. Монгол улсын баатар Тэгшээ, Гиван, Давоодорж тэргүүтээ Арваад хилчин 130-аад дайсны эсрэг тэмцэхтэн эх орны хон төлөө гэсэн ганцхан урейтайгаар сүүлчийн граната тэслэн бүсэлсэн дайснуудын хамтаар амиа алдсан гашуун түүх энэ отрядих. Сайн дурын хилчин байсан Монгол улсын баатар Бадмын түүхэн гавьяач энэ ангитай холбогддог. Тиймээс тэр баатруудын урсгасан цус өнөө бидний энх амьдралын төлөө байсныг тэртээ нэгэн цагт цус тулаан болж аавын хүүгийн алтан ам эрсдэж байсан үнэн түүхийг эх орон элгэн садан гэсэн үзэл бодолтон үнэнч байж алтан амийн үл хайрлан тулж явсан дайчдыг ирээдүй хойч үе бид хязээч мартах учиргүй.